За яг одоо бүгдээрээ Осака хотын номер 1 бүр аялал жуулчлалыг хэсэг болох Намба Шинсайбаши одоо гудамж дээр ирсэн байна. Сэнхандва сэн 이거 가. А хай力グッとパワーそうや go lift go Сабитэр энэ нөгөө хуурдаг зармаг авсан байхгүй юу? Тэгээ би бичлэг гэсэн чинь бичээг байна. баахан хоороглоо шүү. Осака очиж өөрөө хоолоор айгу алдартай. Миний идэхийг хүссэн рамен энэ. Би хараа Алтан минь та. би Японоос буцчаад би энийг бүр зүүдэлсэн заяа. Би яа идчихээд явахгүй яа гэж. За би яшаа эндээс аваад энэ хажуудлаа ингээд шууд хүмүүс хоолой идээд. Тэр нь л ингээд юм жижигхэн газар заяа. Та тавих юм бол Тэний хүндэтгэж Чи бүр бараг Апон юм хаан багтаж байгаа. Вау. хатангууд нэг яагаад нэг бодтаад. Бид борсон шиг байна. Хаан борсон шүү энэ дээр нарийн юм зүйл таа. Ингээд сафар ингээд Yes. Каранги. Энэ такояки бол байна хараа. Тэр яг тэр алдартай нэг тийм үү энийг алдартай нэг нэгсэн. Алдартай такояки. Энэ бол бас Японы алдартай такояки. Мисэний нэг. Тэгээд нэлээд очиртай. Тэгээд би хэлсэн шүү хүмүүс үзэж очирч идэх юм дуртай. Магадгүй зүгээр очирдаг учраас л алдартай байж бас магадгүй. Яг амт нь бол хэр хэдийг бас сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч тач одоо очирлээ доо очиртэй. Оо энэ их ч удаар орчих юм аа. Тэр чинь нэ. Хөө. За хоолой даалгаж байгаа юм чинь бас би махбодын санаа зовхгүй болохоос болохгүй. Оо энэ араа юу ягаа юм цэцэж юу? энэ ч нөгөө нэг юм штэ. Саяны нөгөө нэг Манга. Гэтэ яг үннийг хэлгээд манай хаан за энэ такояки бол бас нэг тийм идэхээр хоолол бас биш ээ гэсэн. Тэгээ Осакагийн хамгийн алдартай. Хоёр. Энэ замсай. Яа тамаа. Халуун штэ. Хил төлөө шүү буцаад гарга. Буцаа гарга. Нэг зумгаарлсан. Та нар үндээ дутуу болоод тэр яг нэг жоон цэцгэнсэн хэсгийг идээд үзвэл яг нэг иймэрхүү амт гарч ирэх байхаа. 6 ширхэг 660 йен гэж бодохоор нэг 20,000 юм уу? 20,000 төгрөг. Энэ 6 ширхэг бөндгөр юм 20,000 төгрөгөөр бит хоёр амруугаа идэж байна. За хэдүүлээ эндээс юм авч ууя. Точи. Оо, мэндрийн бол зүгээр малгай шиг болгоод л гэж. Тэрээ. За хараа. За тэгээ юу вэ? Тав юм. Таглалцаа. Наяа юм байна. Мэндрийн уу? Юу энэ бахаа юу гэдэг те? Юу вэ? Киса. Энэ гоосахны юмнууд эдэм ээ. Чичгэн чоко бай чичгэн идэх юм уу? За дараагийн хоол маань болохоор суши байгаа. Тэгэл орж авчих. Нэг зүйл. Энэ шүү. 今ハマっこセットし Тэгээ て захиасан. あれ
Нэгийг өсгөө. Вау, харагдаж байна. Өдөр. Ой. Юу захиалагдчихваа. За рамен юм чи. Вау. Зарахаа. Энэ болохоор хавчтай. Тэгэд канимисо гэд энэ нэг ногоо юм нэг штэ. Ногоо юмыг нь болохоор хавчны тархинаас гаргаж чаддаг. Мама. Эндээс эхлээд нэг нэгийг гамсъя. Энэ юу юм бэ? Takoyaki. Энэ тахгүйг түрүүний хай бодвол гоё юм. 1 2 3 и Энэ болохоор магуро стейк гэнэ. За энэ сая санаандгүй дарсан загас энэ яг юу юм бэ? За эби энэ болохоор хамахтай суши. За би тэд сая нийлж агаад 23.5 суши идчихсэн байна. Тэгээ мөн дээрээс нь рамен идлээ, такояки идлээ, тэгээ десерт идлээ. Ороод ороод идэм байна. Тэгээ уусаа Японы суши ч өөрөө айгүй амттай учраас сайхан орлоо. Гоцсо самадэста. За бид тэр жоохон явж агаад энд нэг дан гүзэлцэгнэр хийдэг нэг хөөрхөн газар байна. Тэгээ тийш орж гоё гүзэлцэгтэй ямар нэг юм бас авч үзье гэж бодлоо. Энэ смудитэй моча байна, зармаг байна. Жан дотроо юм. Нэг тийм гоё чихэрлэгтэй амар гоё юм байна. Цаастай нэгдэгч. Смудиг намж үзье. Смудиг бүр яг гүзэлсэн шиг амттай юм. Одоо нөгөө зарим смуди чинь нэг юм мөстэй жоохон юм мөсрөг амтдагтай шүү дээ. Энэ бол бүр яг гүзэлцэн ууж аим шиг амтдагтай. Яг бүр юм гүзэлцэн таартай хүмүүс л энэ амар гоё юм байна. Наад бүр үнэхээр таалагдлаа. За дараагийн газар цай. За дараагийн маань заавал орж үзэх ёстой газруудын нэг маань болохоор Ничира рамен байгаа. Тэгэд энэ нас 24 цаг ажилладаг заяа сонирхолтой. Тэгээ сая орсон ч хүмүүс бүр амар оочрлж байна. Тэгээд бүр нэлээд удаа шинжтэй байна. Тэгээ энэний уг нь гол зорилго нь юм баггүй юу? Би та нарт юуг харуулах гэжсэн бэ гэхээр ороод бүгд ингээд өөр өөрсдийн гэсэн ингээд тус тусдаа ингээд хаалттай суудал нэг нэгээрээ суудаг. Тэнгүүдээ тэндээс ингээд цаанаас нь хүмүүс таас гаргаж өгөөд тэгээд гомингийнхоо орцыг чи зөвхөн өөртөө тааруулж бичдэг гэсэн үг баггүй юу? Яг ямар хуу халуун ногоотой идэх юм те юу нэмхийн яахан ийх юм гэдгээ бичээд өгөөд яг зөвхөн чам зориулсан рамен чин гарч ирдэг учраас яг энийг онцолсон шүү. За тэгээд яалтчгүй энэ газар нэлээд одоо оочортой байгаад байна. Тэгээд би ч гэсэн бүр өдөржингөө энэ тэрмээр явсан болохоор жоохон ядарчлаа. За тэгээд ямар ч тач миний бичлэгийг дуусны үзэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бас гоё контентуудыг үргэлжлүүлээд хийх болно. Тэгээд дараагийн дугаар дараагийн контентоор уулзлаа. Түр баяртай. Тэгээд лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд баяртай. Вуу!